Hi guys, за юу анда өнөөдөр та бүхэндээ нэг сонирхолтой газрын талаар өөрөө аялчаад тэгээд та бүхэнд үзүүлэе гэж бодлоо. Тэгээд энэ бүр үнэхээр сонин заяа. Fantastic Cavern гэж нэрлэдэг. Америкийн нэгдсэн улсын Springfield хотод байрладаг. Тэгээд байгаль өөрөө бүтээсэн газар доорх эжидийн ертөнц юм шиг гэж нэрлэдэг заяа. Тэгээд 1862 онд 12 зоригтой эмэгтэй хүмүүсийн агууг нийсгэнсэн түүхтэй заяа. Байгаль, түүх, эмэгтэйчүүд эр зориг бүх юм нэг дор. Тэгээ хамгийн сонин зүйл нь болохоор Америкт цорын ганц машинтайгаа орж болдог агуу юм бэлээ. Алхахгүй заяа. Тэгээд ойролцоогоор нэг цаг орчим машинтай тойрон аялал хийгээд тэгээд энэ агуун доторх бүх юмыг үзэж болт юм бэлээ. Тэгээд агуу дотроо оронгууд ердөө гадаад ертөнцийн бүх зүйл хаалттай. Тэгээд ингээд шал өөр ертөнцид ороод ирсэн юм шиг тийм мэдрэмж төрд юм билээ. Тэгээд маш олон жилийн турш туслаар ингээд үүссэн энэ туслууд нь одоо мөсийн хэлбэрт шилжээд уран баримт шиг ингэж харагддаг заяа. Тэгээд зөвхөн усны тэр чимээгүй зөөлөнд дуун л ингээд сонсогддог бүр амар өрмөц тогтцтой юм билээ. Тэгээ бас нэг сонин юм харагдчаар ингээд бүр зурагтай ингээд үзээд эндээ кино үзэж хүртэл ингээд болдог заяа. Амар сонин агуу ихэр өмнө би болохоор зүгээр л ингээд халахаал хав харах юм дотор аялдаг гэж боддог байсан чинь энэ болохоор шал өөр ингээд бүр надад бол үнэхээр их таалагдсан. Би бол энэ агуу сонирхдаг уулын хүн биш ахгүй гэсэн мөртлөө надад бол энэ нэг тийм өөр ертөнцид хүрээд ирсэн юм шиг тийм мэдрэмжийг өгсөн. Тэгээд энэ араа усны чимээ ингээл харагдчихаа тогтцоод нь бүр нэрээ уран баримл юм шиг зүгээр тий санагцсан. Тэгээд хэрвээ Америкийн нэгдсэн улсад ирэх гэж байгаа бол бас энэ газар ороод үзээрэй. Би бол нэг цагийн турш ороод ингээд буцаад яг ингээд нөгөө газарт ингээд гараад ирсэн чинь юу илээ гэдэг амар өөр мэдрэмж авсан. Тэгээд энэ газар болол бас заавал очих ёстой. Очиод үзэх ёстой газруудын нэг байх гэж бодож байна. Тэгээд та хэд таалагдсан баха.